болтон дээр нураасан. За бүгдэнд нь 8 биш 7 болгож хөнгөлж өгье. 7 болтыг тавиарай. 1 2 3 Цэрмаа баяр хүргэе. Оюун баяр хүргэе. 3 залуу үлдсэн. Ваня Насторч Ванч 3 үлдсэн. 1 2 3 Ваня баяр хүргэе. 1 2 3 Цэрмаа баяр хүргэе. За Ванчиг 2 дахь удаага тунаж үлдсэн. Дуусаагүй байна Ванчга. Ванчиг дуусаагүй байна. Ванчиг дашд орж 2 үлдсэн. Мижид орж 2 үлдсэн байна. За 7 биш 6-аг тавих боломжийг олгоё. 6 болт. Дашд орж суух уу, Ванчиг суух уу гэдгийг удахгүй тодорхой болно. Ванчгийн 4 болт. 5-ыг тавилаа. Сүүлийн болт. 1 2 3 баяр хүргэе. Толгоогоо маажцсан зогсож байна. Юу болоо дашторчоо? Я ер нь нэг левэн олсонгүй. Ивэн олсонгүй. Ерөөсө 5-ыг тавьж чадахгүй нөө. 6 хүртэл тавьсан. 6 хүртэл тавьсан. Тэгээ 7 дахь дээр сандарчаад байгаа бол тэгээд хончоод болохгүй. Ер нь Ванчиг бас тэгэл явчих гал тэгэл байгаад байх юм байна л та тийм ээ. Арай тэгээ сүүлрэг өөр тавьчихлаа та. Тий. Уг нь Ванчгийг суулгацсан болов боломжтой. За яг наадхаа урд өгөх гэж юу. За хаан классик кофе. Уугаараа задлахаар дотор нь сүү таарах юм бол тэнд нь суглаа нь байгаа. Тэгээд тохируулаад маш олон хонжирыг авах боломжтой. Хаан классик кофе. Энэ дөрөв танилцуулсан тийм ээ. Маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Гарын ариун цэврийн сахин тэгээд бас ясны сэргэлжлтээс сэргийлсэн бас им маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг олгож байна. За энэ нөгөө Ванчгийн үйлдвэрлээд байгаа илгэн тарагштай тийм ээ. Тий. За энэ 5 ач гээд хүнд машин механизмын сургалтад бас хичээлэх эрхийн бичгийг бас танай ангийн бүсгүйгээс гардуулж байгаа юм байна. Хин нэгэнд нь бас өөх боломжтой тийм ээ хүүхдүүдтэй. Тусчин гутал цүнхний салонд 50% хөнгөлтөөр өөрчлөлөх эрхийн бичгийг олгож байна. Танд баярлалаа. Үргэлжлүүлэн 8 оролцох сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар гүйцэтгэх одоо үл сонирхъя. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 8 оролцогч даалгаврыг гүйцэтгэж төрөж даалгаврыг гүйцэтгсэн 7 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. За ямар даалгавар гүйцэтгэх вэ гэвэл Равенсбургер гээд Германы 130 жилийн түүхтэй тоглоом байгаа. Энэхүү тоглоом пингвин тийм ээ. Нийтдээ 24 ширхэг пингвин байгаа. Энэ 24 ширхэг пингвинийг энэ хөдөлгөөнтэй мөсөн уулан дээр 24-ийн ингэж багтааж тавих ёстой. Тийм ээ. Нураачиж болохгүй шүү дээ. Намайг 3 секунд тоолох хугацаанд л 24 пингвин маань хөвтөхгүй. Яг ингэж суугаад байж чадах юм бол сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой. Энэ дээр бол гайгүй эрэгтэй эмэгтэй ялгаа бол байхгүй тийм ээ. Төрүүлээ тавьсан 7 оролцох сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Ингээ оролцогчтой амжилт төсөөд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. Гурав, 2, 1. Цагаан амжилт төсөй. 7 оролцогч Равенсбургерийн оюуны тоглоомоор тоглоно. Даалгаврыг ойлгосон байх. 24 ширхэг пингвинийг хөдөлгөөнтэй мөсөн уулан дээр багтаан тавих ёстой. Хэвтүүлэхгүйгээр зогсоож чадах юм бол даалгаврыг гүйцэтгсэн тооцсон. За Нимаху алдсан учраас бүгдийг нураачлаа. Ванчиг бас нураасан. 24 ширхэг пингвинийг давчуу мөсөн уулан дээр тогтоон. Мөсөн уул маань өөрөө хөдөлгөөнтэй учраас тогтооход бол хэцүү. Уралдаж байгаа учраас яар сандарснаас болж нураах тохиолдлууд гарч байна. Нураагаа дахин даалгаврыг гүйцэтгэж байна. Нимаху нэлээд боломжийн тогтоож байна. 20-ыг л тавих ёстой Нимаху. 24 биш 20 болгосон. Ширээн дээр 4 үлдэн.
За Нимахо 24-ийн тавьсан баяр хүргэе. Нэвтрүүлгийн үргэлжлэл боломжтой боллоо. Баяр хүргэе Ваня 20-ыг тавьсан байна. Нэвтрүүлгийн үргэлжлэл боломжтой болсон. Нэг оролцогч үзэгчийн сууд руу суух ёстой. За Бат Дэлгэр өөрөө бас нураас 1 2 3 баяр хүргэе. Хөрөвжөв нэвтрүүлгийн үргэлжлэл боломжтой болсон. За 3 залуу 2 өсгөө үлдсэн байна. 20 биш 15-ыг төрүүлж тавьсан 4 оролцогч нэвтрүүлгийн үргэлжлэл боломжтой 15. 24 байсныг 20 болгосон 15 болгоё. 15 ширхэг пингвин өсөө уулан дээр тогтсон байх ёстой 1 2 3 баяр хүргэе. Оюун Цэрмаа нэвтрүүлгийн үргэлжлэл боломжтой болсон оюун үлдлээ. За 15-ыг тогтоосон Цэрмаа. Гурван залуу нэг өсгөө үлдсэн байна. Мижид орж тоолсон 15 байх ёстой. Мижид орж баяр хүргэе. 15-ыг тавьсан. Ванчиг дахиад нураалаа. Оюун 15-ыг тавьсан баяр хүргэе. Бат Дэлгэр Ванчиг 2 үлдсэн. Ванчиг дахин тунаж үлдлээ. 1 2 3. Бат Дэлгэр нэг youngster чайж унгаачаал өөрөө яваад өглөө дээ тийм ээ. Үзэгчд бол нэх гайхгүй байх л да. Дандаа сүүлийн хоёрт үлдчихэд байгаа юм чинь тий. Тий. Угаасаа явах цаг нь болсон юм байна л да. Намайг дэмжиж байгаа олон гэсэн чинь олон хүний хэл ам мэдчихэв. Одоо хөгжөөнд дэмжигчтэй ихэр хил аманд орчих шиг боллоо тийм ээ. За. Хаан классик кофе. Уутын задлахаар сүү таарах юм бол тэр дотор хонжирн байгаа тийм ээ. Маш олон зүйлүүд байна да. Кофе дээр гар утас гээд олон хонжирууд байгаа. Танай ангийн залуугийн бүтээж байгаа бүтээгдэхүүн. За энэ нөө таны үйлдвэрлээд байгаа элгэн таарагчтай тийм ээ. Тий. Одоо боломж олдлоо штэ. Яаж үйлдвэрлэж байна вэ? Манай энэ ч одоо яг аяганд нь бүрэлдүүлсэн. Аяганд одоо бүрэлдсэн байж байгаа. Ингээ асахгүй. Тэгээд яг цэвэр манайха өөрийнхөө үнэний фермийнхаа үнэний сүүгээр хийдэг. Та өөрөө фермтэй. Өөрөө фермтэй. Хаана байна ферм? Энэ уудгүй иддэг тараг. Уудгүй иддэг ажиллах юм уу? Ажиллана. Ингээ асгарахгүй. Хоёул задлаад үзье. За тэгээ. За энийг барьж та. Уухгүйгээр зажлна гинөө. За ааруул юм уу? За ингээ одоо ч наацаа хардаа. Яг элгэн чигээрээ байна. Энэ чи тонгоолшол гоочгүй юм уу? Тэгээ тонгоод хазаалаа та. За. Халбагдаад тэгвэл ингээд үзтээ. За. Халбагдаад үзье. За. За халбахтаа бас дотроо тийм ээ. За. Ванчгийн бүтээлээс амсаад үзье. Хавхаар гаргаад асахгүй байгаа. Энэ нүүн юу шиг цэлцэгнүүр гэдэг тэрэн шиг юм уу? Яг аягандаа бүрэлдсэн элгэн бит байдны өвдөгдөөгүй хэл зүгээрээ байна. Янзын гоё амттай байна. Янз гоё. Хизээ үйлдвэрлэсэн. Үйлдвэрлээ одоо 5 6 сар болж байна да. 5 6 сар болж байгаа. За энэ элгэн тараг уул ванчиг гэдэг энэ үний тараг юм байна. Наач одоо хөгжсөн. За энийг би өөрөө одоо буцаа өөртөө л авчихаас тийм ээ. Та одоо үйлдвэрлэж байгаа юм чинь зөндөө байгаа байлгүй дээ. Тусчин гутал зөвхний салонд 50% өнгөлтөө үйлчлүүлээрэ. Эзэмсгийн. За энэ бас танай охины ажилладаг сургууль байгаа тийм ээ. Хүнд машин механизм сургалтын төвд ингээд хөнгөлтөөр суралцах эрхийн бичиг олгож байна. Хүүхдүүдтэй ч юм өөрөө ч гэсэн бас суралцах боломжтой тийм ээ. Танд баярлалаа. 9 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За. Баярлалаа. За Ванчиг үзэгчийн сууд руу шилжиж үргэлжлүүлэн 7 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар үүсгэхийг одоо үз сонирхъя. 3 дахь даалгавар. 3 ширхэг лаацтай ундааг тэнцвэржүүлэн эренгээр нь тогтооно. Ундааг илүү буюу дутуу усан тохиолдолд унах аюултай. Сайтар хэмжиж хасахгүй бол дахин хийх боломжгүй. Хоцорсон нэг оролцогч Хоцорсон нэг оролцогч үзэгчийн сууд руу суун. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр MCS Coca-Cola компани хамтран ажиллаж олон сайтнуудыг тодруулсаар ирсэн. За оюугч ер нь боломжийн байна уу даалгаврууд? За боломж юм байна. Жоохон сандарч шүү. Сандарч юм тийм ээ. Одоо энэ бол бас л төвөгтэй даалгавар л да. Энэ амаргүй эн чинь одоо хийж үсэн ундаа учраас уусны зараа залгсан ч гэсэн дээшээ орхиод идэх штеп. Тийм ээ. Тэгээ 3 ундааг одоо ихэнх талын хүртэл Тал ихэд бол нэг бүтэн хагастай болов. Бүтэн хагас ундаа уух нь л дээ нэг амьсгагаар. Энэ амаргүй байх гэж үзэн гэхдээ нэг амьсгагаар уухгүй байсан ч болно л доо.
таваараа уусан ч болно тийм ээ. Хүмүүс харин хэр хурдтай байна вэ гэдгийг л харах хэрэгтэй. Тийм ээ тий. Тий. Хамгийн гол нь. Хоолоо идчихээ сайхан буудан дээрээ бол кола хүүтэн кола уухад бол сайхан л да тийм ээ. Уралдана гэхэд бол жоохон төвөгтэй л байх. Тийм ээ тийм. Бэлдэж үзсэн үү та? Энийг одоо нэг бэлдээг бай. Бэлдээг бай. За одоо хэцүү л болох юм дээ. Тэ Тэгэхээр болно ахаа. болно байх тийм ээ. Сая дүүрэг авал яах вэ гэдэг асуулт бол хэрэггүй юм шиг шүү дээ. Бүгдээрээ л 40 Хэрэггүй одоо бид жилийнхаа нэр угаасаа 40 жилийнхаа ойг бэлдэж байгаа юм чинь бид нар арга хэмжээгээ сайхан болж өнгөрөхтөн л зарцуулна. зарцуулнаа. За бүгдэнд нь амжилт төсөй. 1 минутын сая нэвтрүүлгийн даалгавар гүйцэтгэх цаг боллоо. Гурав, 2, 1. Цагийн амжилт төсөй. Ласта 3 кола ундаг хэмжээг нь зөв тогтоож доод ирэмгээр нь тогтоох ёстой. Даалгаврыг амжилттай гүйцэтгсэн 6 оролцогч үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. Ирчүүдийн хувьд бол асуудалгүйгээр даалгаврыг гүйцэтгэх байх. Дөрвөн бүсгүйгийн хувьд бол ирчүүдтэй харьцуулахад бол даалгавар гүйцэтгэхэд хэцүү байж магадгүй. Мижид дорж ихний ундааг тогтоосон. Дахин 2 ундааг тогтоох ёстой. За Батэлгэр Дурандагийн ихний ундаа эргэж тойрсон чинь тогтох боломжтой. Батэлгэрийн ихний ундаа тогтлоо. Нимахогийн ихний ундаа тогтсон байна. Сэрмагийн ихний ундаа тогтсон. Оюун ихний ундаагаа тогтоосон байна. За Батэлгэрийн 2 ундаа тогтлоо. Мижид оржин 3 дахь ундаа 1 2. За унсуу учраас дахин тогтоох ёстой. 1 2 3 баяр хүргэе. Даалгаврыг гүйцэтгэж нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. За Нимахогийн хэмжээ болсон бололтой зогсож байна. Сая төгрөгийн төлөө өрсөлдөж байгаа учраас даалгавруудыг гүйцэтгэх ёстой. Сэрмагийн 2 ундаа тогтсон. Оюуны 3 дахь ундаа. Оюуны 3 дахь ундаа 1 2 3 баяр хүргэе. Оюун нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. Ваны 2 ундаа тогтоосон байна. 1 2 3 Батэлгэр баяр хүргэе. Нэвтрүүлгийн өргөдөл боломжтой болсон. За Пүрвжовт бол боломж гарч ирлээ. Нимаху бууж өгөхөд бэлэн байна. 1 2 3 Цэрмаа баяр хүргэе. Нэвтрүүлгийн өргөдөл хэрэгтэй болсон. За Ваны 2-ыг тогтоосон. Пүрвжовийн эхний ундаа тогтсон. Ваня 1 2 3 баяр хүргэе. 2 оролцогч үлдсэн. За 3 биш 2 ундаа тогтоовол нэвтрүүлгийн өргөдөл боломжийг олгоё. 2 ундаа. Нимахудаас боломж бий 2 ундааг тогтоо. 3 биш 2. Пүрвжөө Нимаху юу гэдэг нь тоодохгүй тодорхой болно. 1 2-ын 3. Тгий. За бүр яваад өглөө л да. Хэцүүлдэ бүсгүйчүүдийн хувьд бол энэ даалгавар бол хэцүү даалгаврыг нэг мэдэж байна. За хаан классик кофе сая төгрөг хожоогүй ч гэсэн эндээс бас сая төгрөнөөс илүү их боломжууд бол байгаа. Дотор нь сүүл таарах юм бол тэнд цуглаан байна гэсэн. Танай ангийн хүүхэд бас дээд ангийнхаа хүүхэдтэй нийлээд зохион бүтээсэн кайлц гэж юм тийм ээ. Энэ болохоор Монгол адууны яснаас гаргаж авсан яс бэхжүүлэгч бэлдэмлээ гэнэ. Одоо ийлгийн тараг биш ванчгийн тараг гэж бараг нэрлээд байгаа шүү дээ тийм ээ. Ийлгийн тараг аяганд нь бүрсэн гэсэн тусчин гутал зүрхний салонд 50% өнгөлтөөр шүүслүүлээрэ. Танай ангийн охины хүнд машин механизмын сургалтын төвдөө суралцах эрхийн бичгийг олгож байгаамаа. За 40 жилийн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Ингээд үлдсэн 6 орцогчтой дахин амжилт хүсээд ямар даалгавар гүйцэтгэхийг одоо үлсэнэрхай. Ижил савлгаатай 150 ширхэг салфеткийг зөвхөн нэг гараараа уралдан хөвч дуусгана. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Нэг оролцогч үзэгчийн сууд руу шилжих ёстой. 6 оролцогч маань 200 ширхэгтэй энэхүү салфеткийг
эхлүүлсэн гараараа дуусгана. Та баруун гараараа эхлүүлсэн бол баруунаараа л хөвөө дуусгачин, зүүнээр эхэлсэн бол зүүнээр дуусгана гэсэн үг. За бүрүүжүү их ч ер нь боломжийн л яваад байна л да тийм ээ. Даалгавар саяны ундаан дээр нэг хэцүү байв уу? Ундаа уг нь бол гайгүй бэлдээд исэн ч ерөөсөө бүр орохгүй шүү. Орохгүй. Колон өөр байдаг юм байна. Өөр ундаагаар. Өөр ундаагаар байсан тийм ээ. Колон өөр юм байна. Тэгэхээр ер нь нэг ангийнхан байгаа юм чинь ангиас хос гарах тохиол ер нь цөөхөн байдсан юм шиг байлаа шүү дээ. Тийм ээ. Танаа ангиас хос байна уу? Манай ангиас бол хос байгаа шүү дээ. Одоо 1 2 3 4 5 хос байгаа. Тэрний 5 гэрүүл гэсэн үг. Тэрний нэг нь манай гэрүүл. За тэрний нөхөр хин бэ? Миний нөхөр бүрвжүү гэдэг доктор профессор. За тэнд сууж бүрвжүү. Бүрвжүү. Хоёлоо бүрвжүү. Би уг нь бол бүрвжүү байсан юм л та. Тэгээд нөгөө 10 дугаар ангид нөгөө эсдийн шалгалтын улсууд нөгөө конкурсны шалгалтын дээр нөгөө нэр бичгтээ энд бүрвжүү гэж ирээд тэгээ багшийн дэдэд ирэхэд угаасаа бүрвжүү гэдэг үнэмлэхэн хамаг бичиг баримт гарцсан. Хэдэн хүүхэдтэй вэ та хоёр? 3 хүүхэд. 3 хүүхэдтэй. За аав чинь ингэдэг бүрвжүү, ээж чинь бүрвжүү гэдэг юм. Тийм ээ. За доктор хүн байгаа тийм ээ. За. Сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. За баярлалаа. Нэг ангиас гарсан осууд юм байна ш тийм ээ. Тий. За алтан гац авсан байна. Шүдний доктор гэж сонслоо. Тэгээ би шүдэр өнөөрнөөс хавх гэж гислийн мэрэгжлийн хүн. Эхнэрээ дэмжиж байгаа. Өөрөө ягаа орсонгүй? Би одоо ерөнхийдөө зохион байгуулж байна. За 40 жилийн болж байгаа шүү дээ. Нэг төгсөлтийнхэн бас өнөөдөр цугласан байгаа. Тийм тэгээд одоо элдв очны дэмжид 10 жилийн сургуулийг төгссөн 40 жилийн ог бид нар өнөөдөр их ачаал бүгдлэгч ингэ тэмдэглэж байгаа. Хоёрдугаарт нь манай сургууль 90 жил болж байгаа юм. Тийм учраас энд одоо үе үеийн төгсөгчдөө урайлж бид нар сургуулийнхаа 40 жилийг сайхан тэмдэглэсэй гэж хүсэн өрөөж байна. Манай ангийнхан бол одоо Монгол улсад ажиллаагүй тийм салбар гэж байхгүй. Бүгдээрээ одоо энэ ажлынхаа амжилтыг энэ жил дүүгнэж бүгдээрээ бие биендээ одоо сэтгэлээ ярьж ингэ 40 жилийнхаа тэмдэглэх гэж сэтгэл тогтлон гэж хүлээж байгаа улсууд байгаамаа. Бүгдэнд нь